За юуны өмнө гоё хэдүүлээ гоё бүр яриа эхлэхээс өмнө хамтрагч байгууллагад үрдээ. За манай хамтрагч байгууллага болохоор ингээд 100+ гэдэг ундаага. Эндээс аваад дугаараа энэ нь болохоор газтай байгаа. Тэгэд энэ нөгөө протеинд зүр сууж ууч гэсэн тий. Тэгээд тэр нь болохоор шингэн өгдөг. Энэ гэхдээ уураг амар өндөрхөлсөн биш. 10 грамм уурагтай. Энэ болохоор яг нөгөө фитнес юу нэр фитнес яг хитэн одоо нөгөө уураг хэрэгэлдэг шүү дээ. Би бас фитнес хийдэг болохоор сайн мэдэхгүй л юм л да. Яг ингээ өдөрт яг фитнес хийхин өмнө ч юм уу уураг авахд хэдэн грамм уураг хэрэгэлдэг. Тэгэхээр ер нь нөгөө нэг юу юм бэ лээ. Миний мэдж байгаа мэдлэгээр бол хүн ингээд хөгшрөх тусмаа шүү дээ тий. Нэг дор шингэх нөгөө уураг нэмэгддэг гинэ. За одоо бид нар шиг 30 настай хүн бол нэг дор ойролцоогоор 30 грамм уураг гэдэг бол 40-50 хүрээд эхлэх юм бол нэг дор 50-ыг шингэх боломжтой болдог гинэ. Тэгэхээр нас нь өсөх тусам нэг дор авах хэмжээ уураг нь ихснэ л гэсэн үг. Одоо бол бид нэг тэгээд 30-30. Тэгэхээр бол энэ юу юм шүү те 10 грамм уурах ч юм бол зүгээр нэг юм хөнгөн бэлтгэл хийх ч юм уу те эсвэл нэг жоохон кардио энтер хийхэд бол зүгээр гэсэн үг. Яг нэг уураг биш нүүрс нь би юм шиг энэ чиний асууж байгаа асуулт бол одоо нэг бэлтгэлдээ зарцуулах одоо хэрэг хэмжээний энерги авах үйл гэж асууад байгаа шүү дээ те нүүрс ус. Тийм тэгэхээр уураг шал өөр. Гэтэ урагчаан одоо бэлтгэлийн өмнө ууд юм биш үгүй юу? Би худлаа яриад байна. Уураг мэдээж тодромж өгөн. Гэхдээ нүүрс ус нь илүү одоо дасгал их юу хаа. Бис судас дэлгч амино зэргийг чинь хүмүүс ерөнхийдөө уурах гэж ойлгоод идэм билээ. Тийм үү. Одоо нийт нэршлэр нь үгүй тийм ихэнх хүмүүс тэгдэм билээ ингээд нийт нэршил одоо ингээд энэ юм багц зүйлийг л ингээд уураг гэхээр уураг чинь дотроо олон төрөл байх юм тэгээд тийштэй олон төрөл биш нөгөө казин мэзэн гэл ингээд гутал. Гүй ингээд бэлтгэлийн өмнө уудаг нэг юм улаан өнгөтэй уураг мураг гэдэг. Тэгээд сийлэг өнгөрч юм уу тэгэхээр бас яг уургийг бол ер нь бэлтгэлийн өмнө бол ер нь уудаг хүн хаврахаа тий. Гадагшаа мадагшаа гэдэг. Манай Монголд бол тийм байхгүй юм. Миний иргэн тойронд бол яг бэлтгэлийг дуусаад уудаг. Уураг нөгөө хамгийн түрүүнд булчинд очиж задардаг хоолохгүй. За тэгэхээр яриагаа ерөөхдөө одоо бодибилдинг гэдэг энэ хөө одоо спорт бас юунд нь илүү татагдаж тий ерөөхдөө орвоо тэгээд ягаад амьдралаас холбох болов гэдэг талаар асуумарсан байна. Ер нь юу л юм бэл ингээд нөгөө хүмүүсийн бодит хичээлсэн залуусын түүх ер нь жоохон төстэй байдаг юм бэлээ. 70-80% амар туранхай хөвгт байжгаад юм бакрах зорилго ер нь нэг юм туранхай байсан хүмүүс дийлэнх нь би болж нөгөөс яг тийм байхгүй. Таран байсан хүмүүс бол нэг амар гоё юм байхгүй тийм. Таран байсан хүмүүс ч одоо яг таран нараад байгаа байхгүй. Тийм. Амар туранхай байжгаад нэг тийм амар тэр чи ягаад ч тийм имзэглээд шүү дээ. Туранхай байгаад амар имзэглээд тэгэл үгүй би одоо амар бак болно гэдэг ч юм уу. Тэгж л хэлсэн баг. Тэгэл яван дундад чинь хүн ахихын хэрэг тухайн үед яг зөвхөн гой битэй болоо эсвэл нэг 10 кг нэмж юм уу гэд бодож байгаа шүү дээ туранхай хөвгт. Тэгэд хүний нөгөө нэг доторх мөрөөдөл чинь ингээд өөрчлөгдөж байна л да. Би ингээд гой болтох тусам давраад за одоо би нэг тэмцээнд ороод үзье гээл. Тэгээ нэгний тэмцээнд гай болчихвол за хоёр дахь тэмцээн ингээд тэгэл амир шиг одоо ингээд төв дэлхий гээл. Анхны бодол нь бол нэг 10 хэллээсэн баг те. Би жим биш. Зүгээр ингээд 10 жил дүүсэн амир. Манай ангийнхан би ч нэг ангиас нэг 2-3 насаар дүү байсаахгүй. Тэг манай ангийнхан ч арай эрт бие өгшлнээ яваа. Тэгээд нөгөө манай ч сэлэнгэд байдаг болохоор манай ангийн банд нар ч мод зод нь төрүүлээ явцсан. Би энэ ингээд задарцсан амир бак. Тэгээд би тамир дээр нөгөө хувцсайлахаас эхлээл нөгөө хүн жижиг зүйлсээс өөрийгөө голж эхлэв тэ. Бак. Хэмзэлдэг байсан шүү дээ. Тэгээд амир туранхаа. Тэгээд за бас л тэгэл хотод орж ирээл тухайд жим хийжсэн залуусыг хараад за окей ерөөсөө эдгээр залуус шиг болъё. Тэгэл очиод бүртгүүлээл. Тэгээ байх худлаа явсан 2 сар явснаа жил алга болчмолоо. Тэгж үлгэн салах ингэж явсараад нэг 16-7 онд нэг модны эрт перфект дээр 2 жил орчим их тууштай бэлтгэл хийж байгаа л. Тэгээ 18 он 9 сарын 1-ээс яг одоо байгаа мөнх хөдөх багш дээр очиод ийм тамирчны одоо амьдралаар амьдрий. Багштайгаа уулзал за ингээ тэгэл тэр үеэс бол одоо яг өвжиг хэлж байгаачлаа 10 кг болчмаас нэмэн за энэ удаагийн тэмцээнд ингэж орно. Эхний удаагийн тэмцээн 10 дугаар байр гордож орж ийн тэ топ 10-д ороод хоёлаа болоо илүү юм өсөхгүй. Урагшаа байранд орвол илүү хоёулын хамгийн ихний зорилго бол юм. Дараагийн тэмцээнд топ 5 руу орё. Ингэж явсараа гал. Яг би бол яг ийм
тамирчны хувьд бол ингээд нөгөө бүх доороос нь мэрсэн байхгүй яг бүх ингээд жижиг хотуудын тэмцээн Эрдэнэт те Баянгор тэгэл фитнес клубүүдийн Golden Gym, Pro Team гэх фитнес клубүүдийн яг бүх жижиг тэмцээнд ороод бүгдэнд нь ер нь төрүүлж агаад за ирээдүйн мистер гэдэг хотын аваргын тэмцээнд орё. 19 онд орсон чинь Бат оргил төрүүлээд Эрдэнэлэг 2 дараа би хүрэл медаль аваад Эркэ булан 4-т ороод 5 дугаар харинд нэг залуу орж ирсэн. Тэгээд за энэ жил хүрэл авлаа дараа жилийн хотын аваргаар хоёлаа заавал медаль авна. Зорилго тавиад. Тэгээ 20 онд хотын аварга болоод 20 онд улсын аваргад ороогүй. Нэг жил өнжөөд 21 онд орё. Улсын аваргад яагаад гэвэл намайг хүлээж байгаа орох байгаа хүмүүс олон жил аварга хэвчэндээ юм том хүмүүс. Ирхмээ ингээл яг тухайн цаг үед байсан аваргууд бүгд. Саяас нэг бичлэг дээр нэг бодлолт явагдсан шүү дээ. Хэнийг нь хэлээд байх. Нэг фитнесийн талаар ирсэн шүү дээ. Ер нь ямар санагцсан. Одоо ингээл эмэгтэйчүүдийг ч тэгж хэлээлтэй, эрэгтэйчүүдийг ч нэг өх харах гэж очдог ч юм уу нэг тиймэрхүү мэрцэмсэн шүү дээ. Би яг тэр үний нөгөө нэг яг юу ясныг үнэхээр яг орж сонсоогүй. Ерөнхийн нөгөө хүмүүсийн одоо ингээд амд амцаарнаас тэгээдээс ингээд эсэн л гээл нэг тийм том мэдээлэл авсан болохос яг тийм орж зорж үзээгүй. Тэгээд орон төсгүй юм бас биш байгаа айл нь л тийм хүмүүс ч байгаа. Бидний зорилго бол өөр шүү дээ. Тамирчин лайфстайл болцсон те. Ороод 3 цаг яг үр бүтээлтэй хийх юм аягээд бэлтгэлээ дуусгана. Шавнартаа хичээлээ заах бол хичээлээ заана. Тэг ингээд бусад цагаа арай өөр юм зарцуулна. Тим хүмүүс яг үнэхээр мэдэгддэг үү? Яг ингээд фитнес хийж байгаа ч юм уу те хараад мэддэг үү? Байгаа шүү дээ. Мэдэгдэн. Ер нь мэдэгддэг. Тэр бичлэгэн дээр нөгөө нэг яг тэр бичлэгийг явуулаад тэрэн дээр ч амар олон хүмүүс талцаал хэрэлдсэн шүү дээ. Тийм тэр хүний талд ингээ ороод тал нь бодичтой өмөрөөл. Бодичтой өмөрсөн бодичтой лаг болж харагдтал тий. Ингээд сах тэг хүмүүс нөгөө надраа айгүйх явуулсан тийм шүү дээ. Чи ингээд холбооны ерөнхийлөгч байж тамирчтай өмөрөд ингээд юм хэл мэлгээл. Тэг 3-4 тэгцээс. Тэр чи хамаагүй шүү дээ юм тий. Тэр дээр юу гэж байна? Тэр бол яг мэдээж тийм биш. Гэхдээ тэр бол зөвхөн Монголд биш дэлхийн бүх оронд л байж байгаа шүү дээ. Фитнес гэдэг чи одоо 2024 онд зөвхөн дасгал хийх гэж байгаа хүмүүсийн оронд биш болсон байхгүй юу? Соёлыг дүгүйдэг, тэнд зүгээр хүн гоё хүмүүсийг харах гэж очдог хүн байна. Өөрийгөө харуулах гэж очдог хүмүүс байна. Зүгээр гэртээ уйдж агаад ингээд тэр өөр орчинд очих гэж хүмүүс байгаа учраас янз янз юм байж болно. Тийм тэндээ үнэхээр яг ингээд хүмүүнтэй танилцаад ингээд санхүүжилт авах гэж байгаа тал нь өгөх гэж хүмүүс байгааг үл байгаа шүү дээ угсаа үнэн. Тийм л юм байна. Гэхдээ мэдээж бүгд биш. Тэрэндээ нэг амар имзэглээд байхгүй нөгөө байхгүй тийм. Одоо альч салбарт яг энэ нөгөө байгаа. Тийм ингээд сакс ч вэ юу ч вэ аль салбарт л яг тийм хүнтэй байгаа. Энд чи өөрөө баг тийжиж оршин тогтно ах уу. Тэгж тэмцэрж байдаг. Тэгэхээр ер нь фитнес заал гэдгийг зөвхөн энэ тамирчдад зориулсан гэж ойлгох нь буруалцсан юм шиг л. Зүгээр зураг авах бол ирсэн хүмүүс байж шээ. Зураг авч яваад тийм стори ч тийм. Яг тэгэхээр яг нэг тийм хөвшмөл ойлголт байгаад байна л да тий. Ерөөсөө ингэ нөө фитнес дотор одоо жишээл миний нэг айдас би угнаас явах гал байдаг аахгүй фитнесээр хичээллээ тий. Нэг амар бак болохгүй ч гэсэн нэг хөөрхөн фит биетэй болчихё гэж бодож байгаа ч гэсэн. Оо тэгэл амар бак болохгүй. Яг нөө эмгтээчүүд байдаг шүү дээ. Тийм болохгүй ч гэсэн нэг ингэ амар гоё нэг тийм өөртөө таалагдсан биетэй болчихё гэд орой гингүүд яг ингэ миний тархин дотор төсөөлөл болохоор тэр дотор хүмүүс бүр амар алж байгаа бист хажуулт нь очоо тий. Өстө сугуруул нэрээ за өстө нүдэ нэрээ би тэгч очихгүй гэж яг нэг тиймэрхүү бодол төрдөг байхгүй. Тэр дотор яг юу болдог вэ тий. Фитнес орчин нэг ганц хоёр л удаа явж байсан баг. Энэ гэхдээ хүн болгонд байдаг айц тий. Би бол чи зөндөөс очсон. Зөндөө. Би бол ингээд би бас хувийн багш тасгалжуулагч хийдэг байхгүй давхар. Тэгвэл над дээр ирж байгаа хүмүүсийг тэгдэг ингээд. Багш үүдэнд ирээд авчаач гэдэг. Сэтгэл рүү орох гэж байгаа юм шиг тийм. Чи ороо би дотор зааланд байж чи ороод ирэх шиг. Гэхдээ баах хүмүүс ахт ичээд байна. Тэгээд эмэгтэй хүмүүс тэгээд идэв. Юу балаараад гэж. Тэгээд би үүднээс дагуулаад ороод тэгээд багштайгаа хийхэд тухтай байдаг гэж байгаа ингээ хийгээд. За тэгээд багшд ямар нэгэн ажил гараад ингээд чөлөө мөлөө авах үе гарангуут ганцаараа хийн штэ. Тэгэхээр ингээд чаталж байгаа штэ. За хийсэн үү хідэн яав кард яав гэх юм уу ичээд ингээд бэлтгэл хийхгүй багшаа би зүгээр 2 цаг кардио хийчээ. Тэгээ 2 цаг шатан дээр авчиж байгаа. Яг энэ дээр би бас яг одоо яг ингээд фитнест явахын үед явдаг. Одоо тэгэл гүрийгээл ямарсан дасгалаа хийхээ үед хийн.
Тэгээд жоо шантарчдаг гэх юм уу. Тэгэл нэг хаажаа суулт хийгээл амар ингээд шантраал. Тэгээ ер нь очихоо болохоос одоо болмар санагддаг. Үр дүн харж амжсан юм уу? Ер нь үгүй. Тийм тэгэхээр тийм үр дүнгээ харжвал хүн чинь шунцдаг байхгүй. Бас тийм багтай. 3 сар яваа 5-10 кг хайчвал хүүе гээд зүтгээд байдаг байхгүй. Дээрс нь бас нөгөө фитнес заочлаар миний л бодлоо шүү дээ тийм ээ. Фитнес миний хувьд жоохон амар утгартай санагддаг. Тэгээд бас йог бас жоохон нэлээд утгартай санагддаг. Ритмтэй нэг тийм экстрим маягаар байгаа. Ер нь бол нэлээд сонирхолтой юм баггүй миний хувьд. Тийм хөв хүнээс. Тийм тэгээд ер нь над шиг ийм маш олон хүмүүс бас байгаа болоо тий. Тэгэхээр тэрийг ерөнхийдөө ийм одоо төрлийн хүмүүс маань одоо фитнес юм бас гоё зүйлийг бас ярьж өгөөч та хоёр маань тийм ээ. Кроссфит юм шүү. Чиний сонирхоод байгаа. Кроссфит чи яг гэдэм биш нэг аруулаад тойр зогсож байгаа. Тойргоор дасгал хийгээл. Анир нэг дасгал хийгээл дараагийн дасгал руу орон 30 анир хийжсэн хийгээл тойрол. Тэгэхээр кроссфит бол бас амар баха. Амар. Тэгэхээр бид бол чадахгүй тийм. Би бол чадахгүй харагдаад байгаа юм ингээд. Илүү нөгөө нэг яг survival талдаа л юм билээ. Дэлхий дээр чигтээ зомби момби гарч ирвэл тий. Гүүгээ цоцохгүй бараг зодоо модоо хийгээд бодич чинь болохоор нэг хугацсан богино хугацаанд л булчин ашиглах зорилттой гэх юм уу? Тэгээс фитнес илүү нөгөө галбар талтай өстэй тий. Гоо зүй юу? Гоо зүй талдаа гэхдээ ихэнх англи нөгөө нэг булчингаа гоё харагдуулах тал дээр илүү төвлөрчиж байгаа байхгүй. Тайзны спорт учраас тайзан дээр гоё харагдах. Тэгэхээр булчингийн масс ер нь том бох тусмаа одоо юу юм гэсэн цоцох магадлал нь арай их гэх юм уу? Жишээ нь гараа өргөд ингээд зогсгөл турангаан хилүүгээр зогсох гээд байгаа байхгүй нэг аим булчин дөөмч тий. Угсаа тий. Би одоо хөдөө очиж түлээ хагалахаар ингээд зангирчаад байгаа. Агаан нар загнаад байгаа байхгүй чи ч та насаараа хийсэн ажил чинь тий. Нэг булчинтай усан чи хаана вэ? Ямар хэрэг вэ гэдэг. Ямар ч хэрэггүй болсон юм чи угаасаа яг тэр гараа ажил дээр гараа түлээ хагалсан гутал чи ингээд зангираал. Тэр нөгөө нарийн одоо нөгөө булчингууд гэж яддаг шүү дээ тий. Нарийн булчингуудаас илүү нөгөө том булчингуудаа ажилуулдагт байгаад байна уу? Үгүй нөгөө миний харснаар бол банкын нөгөө ажилласаар хагаад одоо зүгээр ингээд л ажиллаад байгаа байхгүй. Тэгэхээр л шууд нөгөө памп аваад зад ингээд явчихдаг. Тэр түлээ ингээд яхаж чинь ингээд сэрвэмээр байдаг. Нөгөө банкын ажиллаад байгаа давтамжтай түүнээс биш нөгөө нэг жирийн хүн бол тэхгүй шүү дээ. Тэр нэг хөшиг мөшиг үлэхгүй л нэг аяр булчинтай өчгтэй өмнөх юм ярьж байгаа шүү. Тийм бак байхдаа хөшгөө үлгэж байгаа байхгүй. Хоёр юм хийгээл баг мөрний булчин ингээл баг хөөгөл зангираал ирсэн нэг хөшиг хийж маань өөр хөшгөө хийдгүү шүү дээ. Гисүү. Тийм. Тэгэхээр чи яг нэг кроссфит бол чиний нэг сонирхоод байгаа юм бол жинхэнэ амьдрал дээр одоо ашиглаж болох тийм чадрууд хөгжүүлээд байгаа байхгүй. Ямар асуудалгүй. Самбаа. Амар ер нь. Гэхдээ кроссфит одоо тэр амар хүч гардаг зүйлийг хийхин өмнө би ямар ч гэсэн фитнесээр бас нэг яваад үзэх хэрэгтэй байх гэж бодож байна тий. Тийм фитнес ч яагаад тэгээд бүх булчин. Би бас Тэр шатарч байгаа ч удаа тий. нэг хүнээс ус тэгчихсэн. Та нар ингээ хойддгүй юм уу? Фитнес бол юм уутгартай. Чи ингээ хойддгүй юу ч үдчихдэг. Надад бол юм нэг уйдалт гэдэг юм байхгүй. Ингээ төсөөлөгдөхгүй байхгүй. Үгүй бид уйдахгүй шүү дээ гэж хараад яасан ч мэдэхгүй. Ер нь бол бид нар бол ингээ тамирчид бол ингээ донтолтын төвшөнд ирчихэж байгаа юм байна. Би бол хараад байгаа. Үнэн бах уу? Тийм донтчих тэр хүн чинь яг тэр донтсон зүйлээр амжилтанд хүрэж байгаа байхгүй. Нэрээ нэг юм асуучих уу? Одоо ингээл бүгд л одоо ар гэртээ ингээл амьдралтай байгаа шүү дээ. Тэгээ өөрөнгөцөө хувийн амьдралаагаа нэг энэ фитнестэй тамирчны амьдрал гэж байгаа. Яг энэ донтолтонд чинь хувийн амьдрал хэр нөлөөлж ийн энэ хоёроо хэрхэн зохицуулж ийн? Ер нь их донтой хүмүүс чинь. Тэгэхээр дон дотор хоёр асуудал төрөл. юу байна? Одоо ингээ нөгөө хувийн амьдралд асуудал хэр гарч ийн яг нөгөө иймэрхүү нөхцөл байдал. Ер нь л яг нэг юу юм бэлээ. Бодичдыг хүмүүс ингээд ялангуяа бодичдыг иргсэн охтууд боди залуучдаг аюух тийм хуваач чийдэг. Өөртөө бүх цаг заваа зарцуулдаг гэд тийж яриад идэм бил. Чам тий сонсогдчихсан уу? Үгүй би ч тэгээд хөө. Нэршэндээ зөвхөн Тэгэхээр нөгөө нэг эн чинь өөрөө ингээд яг үнэхээр тийм байж амжилтанд хүрдэг байхгүй яг үнэхээр л тэгвэл ингээд найзтайгаач гоё байна, заалантайч гоё байна гэвэл аль алчгүй л болно. Тэгээд чи найзуудад золиослоод одоо яг 8 минут шиг болъё гэвэл шоуз ингээд наалгасан, өдрийн 5-6 хоолой бэлдэж идэнэ. Тэгэхээр чинь яг тэр хүн хувиа хичээгээд байгаа юм шиг харагдаж эхэлж байгаа байхгүй.
Өө хичээж штэ тий амжилтанд дийж өөрөө хичээж. Өдөрч орой 11 цагт ороод бахаа гаргаад хоолоо гэл 1:30 хүртэл хоолоо игээл. Тэгэл яг хөрөгчөнд 5 хоолоо игээл. Тэгэл унтаа 6 хүчит өсөөл нэг хоолоо авал уураг өсөдөл жим руу гарч байгаа. Ингээд ийм сайклд ордог. Тэгэл ингээл тэгэхээр чи яг хэрвээ яг тийм амир юунд бол одоо эмгтэй хүнтэй байх юм бол бас амар сайн ярилцгалах. Амар сайн ярилцах. Би одоо яаж байна да? Одоо бол би офис амар амарсан мөн болохоор хүн дээр хүнд ингээд бүх цаг зав тэр хугацаанд бол найз охиноо тэгэхээр яг ярилцах хэрэгтэй байхгүй. Одоо ингээд за би одоо ингээд тэмцээнд тэдэн сарын тэднээс тэд хоног за жилийн 360 хоног юм ба би 900 хоногийг яг тэмцээнд зарцуулах нэ. За энэний сүүлийн нэг 14-өөс 20 хоног бол амар хэцүү үе. Стресс. Тийм хоолгүй усгүй. Тэгэхээр чи тэр үед ингээд амар сайн хойлоо ингэ шүү тэг шүү дээ ярилцаад тэрнээс бусад үед ингээд тэ би чамд бусдаар бол асуудалгүй байлгана бүх юмаа зориулна. Тэгэхдээ би нэг амар тэмцээнд үлдэж байгаа хэцүү гэдэг юм ялгардаг төрлийн тамирчин биш. Тийм тамирчид байдаг. Тэгээд жим дээр уурлаад гэнтэл мэтэр шийдэл эргүүтэд байдаг тийм хүмүүс байдаг байхгүй ингээд болооч гэж хэлчмээр. Тэгээд тэр чинь жим ганцхан тамирчид байхгүй гэдэг нь хэлсэн шүү. Жимд ингээд зүгээр л бэлтгэл хийх гэж ирсэн эсвэл стресс тайлах гэж зүгээр л зам дээр алах гэж ирсэн хүн ч байдаг. Тэгээд тэдгээр хүмүүст амар төвөгтэй санагдаж эхэлдэг байхгүй юу? Тэнд нэг тамирчин ингээ хүний хүмүүс тэмцээнд орж байгаа юм шиг хамаг төхөөрөмж шидлээд ингээд хахаар. Тэгэхээр тэр тал дээр бол олон тэмцээнд ороод хахаар тэр юм уу эсвэл нас ихаа тэр юм уу? Би бол ингээд анх бол амар стресстэй байсан бол одоо би тэмцээнд ингээд энийгээ л ордог. Одоо манай шавнар ингээд гайхдаг. Та ингээд усахгүй гоос тэ та ингээд хоол идэхгүй. Яаж таны энэ энержи хаана байна? Гэт ингээд байдаг. Тэгэхээр ингээд эсвэл өөртөө амар сайн яаж тулах хэрэгтэй. Одоо фитнес дээр те нөө хүн болгоно л нөө яг бэлтгэлтэй энэ үед амар стресстэй байдаг, амар амар уур хүрдэг, амар ингэдэг гэл байнгут хүн нөгөө шинэ гарч ирж байгаа тийм залуус хүртэл ингээд бэлтгэл хийгээд тэмцээнд явахдаа стрессгүй л бол стресс нь тайлагдахгүй байгаа юм шиг мэдрэмж бас төрөөдөг гэж магадгүй шээ. Тийм зүг яг тэгдэг. Тийм байж магадгүй. Тэгэхээр яг энэ багш тасгалжуулагч нар нь ч гэсэн одоо шинэ гарч ирж байгаа тамирчдад бас хэлж өгөх хэрэгтэй байхгүй юу? Тэгвэл би бол ингээд манай багш өөрөө тийм стресстэй хүн байхгүй юу? Энийгээ л өвчдөг нам байгаа. Би яг адилхан одоо бид хоёр чинь 8 юу лээ 20 гаруй 6 жил хамт байчиж байгаа болохоор чинь бүр нүднийхээ харцаар ойлголцдог болчихсон хүмүүс. Тэгэхээр чи гадаадын тамирчид хүртэл нэг стресстэй л байхгүй шүү дээ. Гоё хайпи жоохон чийл харин ч бүр эсрэгээрээ байхгүй тий гоё. Тэгэхээр би бол шавнартайг амар хэлдэг. Энд чинь чи сонгосон танаа ээж чамайг их сургууль сур гэдэг шиг чи фитнестэй бакрат тэмцээнд ор гээгүй. Чиний сонгосон за эсвэл бойл хоолой усаа яв. Чи өөрөө гоё 50 байгаад бусад энэ гişүүдийнхээ уур амьсгалыг ивдэхгүй гоё бай. Би яаж энэ те чи би энд ингээд байхгүй гоос тий. Тэгэл бүх хүмүүс. Одоо тэгтээ амар гоё болж байгаа тий. гоё шүү дээ. Гоё хөгжөөд илээ. Дэлхийн өөрөө амар энэ спорт амар гоё ингээд хурцтай хөгжингүүт манай улс ч гэсэн хүмүүсээ хөгжиж штэ. Тэгээд тамирчдын сэтгэлгээ бүх юм гоё болоод ер нь айгүй гоё болж байгаа. Нэг 2-3 жилийн дараа бүр гоё болох уу. Биендээ их анхаардаг одоо найз охинтой, найз залуутай болохыг хүсдэг болсон шиг байлж ер нь тэгэж айхтар тэгэж хардаг болсон гэх юм уу тий. Одоо ч амар юм лээ хорд морд хараа. Сонгодог болсон гэдэг ч юм уу. Ер нь тэгэж санагдаад байгаа. Сүүлийн үед бол Бас тий. Одоо тэр биеийг хараад бас хүний нөгөө нэг өөрийгөө авч явж байгааг хараад бас айгуу тийм. Тийм ба тий. Намайг ч гэсэн авч явах. өөрийгөө хөгжүүлсэн чинь наа хөгжүүлэх юм байна. Тэгэж утсан юм биш үстэй хайраа. Тэгэж утсан юм биш үстэй. Хайр байхгүй шүү. Тэгээ надад болохоор би нэг сүүлийн үед нөгөө юу кардио жоохон хийгээд байгаа. Гэртээ турах гад тэгээ жингас гад бас нэлийн мас асан. Тэгээд ер нь нөгөө таны одоо подкастыг сонсоод бол амар хантай нэг тийм мэдрэмж төрж байгаа. Тийм. Амар хантай мэдрэмж авч байгаа гэх юм уу? Хүмүүс тэгдэг гэсэн шүү. Подкастын тавьчаад гэрээ цэвэрлдэг ч гэнэ үү кардио хийдэг дүр сарддаг гэж байгаа. Сонсоол амар тийм тухтай байдаг хантай байдаг гой гой юм ярьдаг гэдэг л. Тэгвэл ер нь подкаст дүрсгүй болгох юм уу зардал нь багсан шүү дээ. Бай зөвхөн аудио тий. Бүгд дандаа л та. За фитнесээс өөр ер нь юу хийцгээж юм. Танарын хувьд болохоор айгүй олон салбар руу ордог гэж сонссон. Тийм би яг хуу мэдгүй юм цаанаасаа л юм нэг тийм тэмцдэг ч юм уу хөдөлмөрлөх гэдэг ингээ зүгээр сууж чаддаг. Одоо тэгээд бүү зардаг гэсэн. Анх бүү зардаг. Анх тийм ер нь бүх юм хийсэн ингээд утасч зардаг байсан. Ер нь бол ингээд яг нэг аим сан тийм 8
чим шиг тийм л юм. Бизнес хэлгээ. Тийм одоо ямар нэгэн хүн ингээд миний машин зарагдахгүй байна андаа гэж тавиад ирэхэд нь яг ингээд болгоод өгдөг тий. Яг л тийм л байсан анх ер нь 13 4 л тийм байсан. Тэгээл тэрийгээ хөөгөл явсараагаа тэгэл Америкээс хуучин бүз анх eBay, Amazon-оос захиалж мэлдэг гэсэн. Тэгэл бас хүн чи итгэхгүй $3 хуучин t-shirt фотолог загчаад үнэхээр Америкээс ирж ийн өгүүлээд байгаа штэ. Би яг тийч юм бор Nike гэсэн t-shirt. Тэгээ 16 7 оны дараа уцанд мессеж ирээ карго уусан юм л очиод нөгөө фотолог задлсан чи яг ирдэм байна. Ганцхан бодвол Ганцхан фотолог $3 туршиж байгаа байхгүй юм. Үнэхээр яг тэр сайтн дээр байгаа фотолог ирэх үү те. Тэгэл эренгүүт нь шууд бизнесээ явуулж $30 бүүз захиалж юм уу ингээл багаагаар used бүүз чи алга болчихё. Угайг 30 дээр захиалсан чи. Тэгээ used бүүз айгүй их зардаг байсан. Яг бол тухайн үед чи манайхны хүмүүстэй ягаа ногоо ирүүд амар эрэлттэй модонд орсон байсан. Олдохоо байгаад тэгсэн хүмүүс авах юм хүсэл нэг. Би яг Америкаас ер нь 5 6 хүн баг айгүй их оруулж ир зарсан тухайд. Одоо бол тэр салбар явахгүй хаа. Одоо нэгт хүмүүс өөртөө захиалаа сурцсан байна. Хоёрт айгүй гой дэлгүүрүүд ороод ирсэн байна тий. Тэгэхээр одоо бол пүүсний бизнес жоохон чанга шүү. Тийм болохоор пүүс ус хийхгүй байна. Машины бизнес юм. Машин яах вэ? Тэгэл хийгээл. Одоо ч гэсэн хийж байгаа. Тийм шинж. Таяр энгийн суглаан дээр орж исэн. Үгүй. Би орж. Орж исэн. 3 удаа. За. Хажддаг л юм. 3 орлоо шүү дээ гэж. 3 орлоо шүү. Би тэгсэн суглаас ерөөсөө итгэдэггүй шүү дээ. Унаач юм Азан уу? болстой. Ус нөгөө монголчуудыг хитсэн л юм байл л дээ нөгөө дээр үлд ингээл моторчлоо жоохон байхад л юмнууд яваал тэгэл нөгөө фактууд нь slow motion-д бол баригдаад идэвсэн учраас юм итгэхээ. Түүнээс яг гадагшаа бол өөр юм лээ. Тэгэхээр тэр хожиж байгаа хүмүүс нь амар баярлж байна. Ер нь Тэр мэдрэмж бол амар шүү дээ ингээд тий. Байна уу? Тэгэл ус наваа содон нэрт болох таньжаас батаач юм болтоо гэдгүү тий. Анир байна гэлтэй юм бол за та ингээд хэдэн сарын тэдэнд ийм гүйлгээ ингээд ингэсэн байна гэлтийг готлж цаана ингээд тий гэр бүл нь ойрлол. Тэгэл ирж мэрж байгаа нь ингээд хөөрхөн. Ер нь амар. Гэтэ цуглаан дээр нэг магадлал юм байна уу? Олон юм аваад энэ үү эсвэл яг үнэхээр ганцыг аваад хожиж хамаагүй. Тэр бол ерөөсөө цэвэр баг аз хамаагүй. би ч ер нь азаа үзэгч л орж байгаа юм л да. Би тэгсэн өөрөө бас ороод идэх шүү дээ. Өөр машинуудын өөр одоо зөндөө суглаа явж байгаа шүү дээ. Өөрөөс 50 мянга Тэр шиг. өөр зөндөө суглаа байт юм биш. Би Монголд ганцхан анир л байгаа Өөр шүү дээ. тийм миний хүрээлэл дотор л анир байсан юм. Түүнээс Бүр амар газар байгаа. Би бол үе баг зүгээр юм. Зүгээр. мань чинь чамаа Монголын Одоо хүмүүс чинь нөө өөрийнхөө машин зашиныг зарахаар нэрнгэсээ суглаа болчихсон юм шүү. Тэгээд Олон танилууч гэсэн тийм. тэгээд нэг хүннийг ингэж хүлээж байжснаас баг ингэж олон хүмүүсээс нэгэнд нь босгоод өгчдөг л юм шүү тий. ер хил ам гайгаа юу тэгээд хүмүүс Анх бол амар өссөн шүү дээ. Одоо тэгээд угаасаа хүлэн зөвшөөрж шүү дээ. Тэгээ нөгөө нэг жишээлбэл танаа найз, танаа ах чаа хожоод шүү дээ. Тэгээ яах юм бэ? Тэр худлаа юм уу? Тэгээ энэ хүний аав нь очсон ба шүү дээ. Худлаа юм уу? Өгөөмдөд ер нь өөр юу хийж ийн өмнө ер нь юу хийжсэн бэ? би өмнө яа нэг юу хийжсэн бүр их амар цөөх юм хийжсэн. Гэхдээ амар удаан хугацаанд. Би өмнө битбокс гэдэг байдаг шүү дээ. Битбокс гэдэг амаараа За. тэгвэр яг 10 жил хичээлсэн баггүй. Оо тийм үү? Тий одоо комедиан Содом модод бид чинь багасаа битбокс юм. Бас л холбоо wedding холбоо гэх шиг холбоо молбоо гэж яддаг тий. Хотын арга улсаа. Тэгээд тэгвэр 10 жил хичээлчээд дараагийн 10 жилийг бодит зориулсан. Бод орчлол тэгэл өмнө тамирчин байж байгаа л тэгээ болол одоо яг холбоонд зүтгэж байгаа. Тэр мэдээж бодийн спортс гадна өвжи дарк спорт гэдэг YouTube-ийн контент хийдэг. Яг таар шиг юм гоё подкастын хажуугаар нь лаглаг тамирчдтайгаа ер нь янз бүрийн тамирчдтайгаа дасгалууд хийн. Тэгээ хоолны зөвлөгөө ер нь спортын контент л давхар хийж байгаа гэсэн үг. Тэгээд сая сонгуул нэр дэвшлээ гэх. Сонгуул нэр анх удаага нэр дэвшчихсэн. Тэгээ миний хувьд л амар гоё сонирхолтой байна. Тэгээ ихэнх хүмүүс бол нэг яг 50-50 байж магадгүй ингээд сөрөг комментэд бол амар их ирдэм билээ. Чи боломол наацхан л одоо чи болмол яагсан гэсэн. Гэхдээ нөгөө миний хувьд л би гарсан ч гараагүй ч надад бол ашигтай тал айгүй олон
байгаа байхгүй яг одоогийн байдлаар ихэд миний хувийн өөрийн профайл ингээд томорчж байгаа байхгүй. Өмнө би зөвхөн одоо бодийн салбарын л санаатай хүн байсан бол одоо ингээд улс төр сонирхоод бүр сонирхоос гадна бүр дэвшээ те ингээд оролцоод болж ийн гэдэг чинь миний одоо сонгуулиос өмнөх 6 сарын өмнөх улс төрийн мэдлэг сонгуулийн дараа улс төрийн мэдлэг хоёр ингээд бүр асар тэгэр шиг хөгжиж штэ өөрийгөө л хөгжүүлж штэ тэр бусад үнний тэр бол хамаагүй угаасаа тийм лээ би ч одоо ингэж байгаа штэ тэг 30 гарчаад найз охин гэрнгүүт хүмүүс чи ингээд ихнэр гэж ярих насны тэр найз охин гэлэмлэг коммент дотор тэнгууд л ингээд 6-7 мянган лайк дарсан байгаа хгүй хүмүүс тэгэхээр тэрэн дээр мэдээж нэг 5-6 үзэн ядагч бол орж ирнэ гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ бүгдийн блоклдог л та. Сайхан блоклдог. Тэгээ нэг үзэн ядах гэснээс одоо ингээд аль подкаст нэрчлэн матчих. Нэгэн дээр нэг бид ярьжсэн бох яг энэ ийм хар мас орж ирнэ гэх тэр нь аюу сан ингээд юм ингээд миний YouTube дээр ч юм ингээд нэг юм дээр ингээд 3-400 амар гоё хүмүүс юм бичсэн байгаа байхгүй ингээд магтаад тэг ганцхан хөрл Yes тэгээд амар мохог бичсэн. Тэрийг би уншаад ерөөсөө яг тэрэн дээр л төвлөрчихөж байгаа байхгүй. Амар хүн чинь яг дэгдэм бил ч тий. Баг цаана мянган хүн магтцсан байгаа. Ганцны хөрөл зайлстай ч юм уу суугмаг гингүүтэл тэрийг уншаал тэрэн дээр ингээл shit мэ. Би суг болчихлаа гэж. Ер нь дэгдэм билээ. Тийм тэгж болох юм байл шүү. Таны одоо шивээс бас их анхаарал татаад байна. Тэгээ ер нь татаад байна. Олон шивэстэй тийм. Тэгэхээр энэ олон шивээс одоо хичнээн төгөргөөр одоо би зарцаалсан бэ. Хэл олон л харагдаад байна. Нэг хүнтэй биш ээ. Утга агуулгын хандлага. Тэгээ бид хамгийн дуртай шивээсэл энэ одоо харагдах өнгөл харагдахгүй. Ингэж харуулж байгаа. AC жам. Тэгээ AC/DC гэдэг нь одоо нэг классик рок хамтлаг гэдэг хэвгүй юу? Тэгээд нэг классик рок хамтлаг шүү. Түүнээс нэг амар тийм heavy metal энэ биш. Тэгээ ямар ч хүн сонсох боломжтой эмэгтэй эрэхтэй өгшин залуу сонсох боломжтой. Зүйл манайхаар бол нэг юм хурд мурд одоо нэг харанг мараг юм уу да? Тийм хамтлаг гэдэг. Бүх дэлхийн бүх цаг Нисванаас бол биш шүү гэж. Нисванаас бол биш. Тэрнээс арай зөөлгөн. Тэгээ тийм хамтлаг байдیں۔ Бүх цаг үеийн шилдэг хамтлагуудын арт ордог. Багтдаг тийм хамтлаг байдیں۔ Тэгээд миний аймгийн анхны шивээс хамгийн дуртай шивээс. Тэгээд эднэр нэрнгээсээ хитэн дүүргэр бүтгүн. Сонинлэн те. Тийм гадаадд хэлгсэн шивээснүүд нь ер нь айгүй үнэтэй. Яг тэгэхэд энэ чинь цагаар хийдэг юм билээ. Цагаар хийн амар удаа хийн. Тэгтээ бүр амар сайн. Цагаар юм чараа амар удаа хийдэг. Суугаад 2-3 цаг илжээд харангууд жоогоо явсан. За хэвээ үтгэхгүй юм байна гэл. Тэгтээ амар гоё. Угаасаа тэгж хийгээс аргагүй гээд тэгт юм бэл артист нь. Жоогоо хурдан хийчих гээд тэгвэл муухай болно шүү дээ гэдэг байхгүй. Манайхан ч бол би Монголд нэг энийг ингэж хэлж өгөх энэ гараа дүүрээд баг 8 цагийн дотор гус хайчих. Цээж гараа нийлүүлээ. Тэгэл. Тэгсэн гадаадд зүгээр нэг энэ шуугч мар 3 хоног хийгээд байгаа юм яа. Тэгтээ нэг 500 сая төгрөг. Яа. Тэснэ. Хитэнзээ гэдэг шиг юм. Тэгэхээр за би тоо хэлье за. Та 20 морил өсрэл. Би одоо ингээд турмаар байна. Тэгээд одоо ингээд нөгөө бусад ингээд заавал ингээд фитнес хийхгүйгээр ч юм одоо нөгөө тураад кофе мофе гэж байдаг шүү дээ тий. Эсвэл тураад цай мэ гэж үүдэг шүү дээ. Тэд нэр ер нь хэр үр дүнтэй хэр ирүүлэн. Би бол одоо нөгөө яг энэ дээр миний иргэн тойронд хэрэгжилж исэн хүн байхгүй. Би өөрөө хэрэгжилж байгаагүй болохоор тэгээд судалж үзээгүй нэгт хоёр дахь юм бол шавнартай санал болгож үзээгүй. Үр дүн хараагүй учраас үнэхээр яг мэдэхгүй. Тэрийг одоо сайн байвал би сайн гэлчмээр байна. Муу байвал муу гэлчмээр. Би хэр болоо хэрэгжилж үзсэн. Би бол мэдэхгүй яг. Дүү одоо жишээл ингээл хүн зөрөнгүүд те одоо эмэгтэй хүн зөрлөө ч юм уу эрэгтэй хүн зөрлөө гингүүд яг тэр хүний ингээд ямар нэгэн биеийн галбар мэлбэрийг хараад идэггүй. Одоо бол болцоо би бол. Анх тийм байсан. Би анх бол яг хуу ингээл одоо бол нөгөө нэг одоо энэ одоо би амиа ботсон хэрэг юм уу юу юм мэдгүй тэгэл энэ хүний хувийн орон зай тэгээ сонголт энэ хүн магадгүй ингээд зарим охтууд чинь бүдүүн залуу туртаа гэдэг штеп. Бондгор гой залуучууд тийм байж болно штеп. Тэр хүний хөв хүн өөрөө тийм бүдүүндээ туртаа байж болно штеп. Тэгэхээр тэр хамаагүй. Тэгээд тур гой бол галбартай бол гэж байгаа би айгүй хөөрэлдэг. Гэхдээ тэр нь болохоор
заавал фитнес дэв гэсэн үг биш. Сакс тоглол, бассейн дэв, уулан даалгах те тэр газрын теннис тоглол ямар нэгэн байдлаар дасгал хөдөлгөөн хийж эрүүл байгаарай л гэж айгүй хүмүүст уриалдаг. Тэгж хэлэхээр хүмүүс болохоор энэ нэг жимдээ явуулаад хувийн дасгалжуулалт аваад мөнгө авах гэдэг гэж ойлгоод байдаг байхгүй. Мөнгөсөн тийм бол байхгүй. Гэхдээ ер нь гадаад үзэмч чинь тэгэл олон зүйлийг хэлнэ шүү дээ. Ер нь бол нэг олон юм ярьж өөрийгөө амьлаа гэдэг нотлогоогоор харууллаа тий. Тэгэл олон юм хэлнэ шүү дээ. Тэр утгаараа ер нь би бас body mind зэрэгэл явах хэрэгтэй. Тэр хоёулаа яг нэг багшлалт уу? Тийм би өмнө багшилдаг байсан. Тэгээд бас тэмцээнд ордог байсан. Одоогор бол бүр хайн удаал багшлаа. Хамаатны ихч мэгчгүйгээ тэгэл. Хувийн тренерийн ер нь хүртэг хэд ах вэ? Миний сонсноор бол одоо 300 мянгаас за нэг макс нь 2500 мянга баг болоо те 2500 гэж дуурж байгаа хүмүүс байгаа хаа. байдаг. Танаа багш мөнгө өдж байгаа юмсаа тань багш 2500 биш хаа. Гэтэ мэдхгүй тэр хүний нөгөө нэг хувийн багшийн үнийг бол мэдхгүй. Чи дээр би гайгүй энийг хэлэхгүй дээ. Шинэ би чи хэд юм бэ? Би дундажөө тэгэл яг 300-аас 2502-ыг дундажлаа. Сая 500 л байд ер нь ихэнх. Тийм үү. Багш нар. Яг одоо жишээл хүн яг ямар нөхцөл байдалд хувийн тренер авах уу? Зүгээр л турах гэж авах уу? Эсвэл бүр яг нөгөө про төвшөнд бэлтгэх гэж байгаа хүмүүс ер нь Энэ бол ийм юм байлээ. Би ингээд одоо хараад байхад тэр зааландаа төхөөрөмжчүүд нь байж тээ. Зөв хийвэл чи гоё болно. Буруу юм чи бүр ингээд гимтэл авах магадaltaй. Ийм эрсдэлтэй зүйл болчиход байгаа байхгүй. За тэгэхгүй зүйлээр оролдох гэж штэ. Тийм ингүүл баг ингээд авиргаа голдог ч юм уу тэр гантелийг унгаагаад хөл гараа бяцалдаг ч юм ингээд баг хар ажил байгаа байхгүй. Хар ажил хийхдээ амар том өрөөл орцсон. Тэгээд тэрийг ингээд жинэг ажил сурахт чи ер нь нэг багшаар заалгадаг гэстэй одоо ингээд за машин барьж сурах гэж жолооны багшаар заалгахтай адилхан тэр болон төхөөрөмжтэй харьцаж сурахад эхний ээлжинд заавал багштай байх хэрэгтэй. Дараа нь явахгүй ч болно. Эхний нэг сарыг чамаагүй багшаар бүх юмаа заалгачих. Тэгээд цааш гарч болно. Тэгэхээр ерөөсөө багшгүй фитнес явна гэсэн бодолтой хүн байгаад тэр зүгээр угаасаа л хамгийн том алдаа чинь эрсдэл чинь ерөөсөө тэр байх. Хүмүүс тэгээд байгаа байхгүй одоо сошиал хөгжсөн байна. YouTube үзэл жим ороод болоошт гэдэг байгаа байхгүй. Тэгээд тийм биш зүгээр би бас яг энэ өвчин шиг хэлдэг. 2 сар ерөөсөө 2 сар авчихаа багш авдаг. Намаг гээгүй. Тухайн фитнес клубынхаа тэр ч одоо фитнес клубт нь 5 10 20 багш байлаа. Хамгийн өөрт таалагдсан хамгийн лаг гэж утсан тэр үнийг очоод 2 сар наалтчих. Тэгээд тэр үнээс сурах ёстой. Хамгийн нацх нь эрүүл хооллоо сурчин, зөв амраа сурчин тий. Ингээд юмнуудаа ялгаад тэгээд энэ дасгал гэдэг айгүй их юм 2 сар чинь 60 хоног айгүй их юм сураад чи тэрийг сурцсан байхад дэлхийн хаач чи ямар ч фитнес клуб руу ороод хэний ч шаардлагагүйгээр ингээд өөрийгөө цаашдаа үргэлжлүүлээ аваа явчихна. Мөн про төвшөнд бэлтгэхийн тулд багш авах хэрэгтэй юу гэдэг нь бас л авах хэрэгтэй. Чи уусаа ингээд багш гэдэг хүн чинь тэр өөрөөсөө илүү хүнийг би багшаар сонгоно шүү дээ. Би жишээлбэл өөрөөсөө доор хүнийг багшаар сонгохгүй шүү дээ. Тэгэхээр илүү гэж бодож байгаа учраас би өөрөө хөгжих гээд байгаа учраас багш авч яана л гэсэн үг. Та ч гэсэн ер нь фитнес яваад багштай л 2 сар явчихтэй. Тэгээд багш чинь гоё дагуулж яваад. Инхүү одоо жишээл нөө про төвшөнд хичээлж байгаа болон над шиг хүмүүс хоёр одоо багшаа бол үний зөрүү гарах уу одоо жишээл өөрийг чинь багшаар авъя гэвэл за чамааг бол нэг энгийн төвшөнд бэлтгэж өгч байгаа юм чинь тий тэсгүй бол энийг про төвшөнд бэлтгэж байгаа юм чинь арай өндөр гэдэг ч юм уу тийм ялгаа л гарах уу? Про төвшөнд цаашаа би одоо тэгж ирэхгүй шүү дээ. Нөгөө тэмцээнд бэлтгэх те тэмцээний бэлтгэл гэж ярьд би тэмцээнд бэлтгэх тэмцээнд бэлтгэхэд бол арай өөр үн хийдэг ингээд поз заах те 7 хоногт би 7 хичээл орох ч юм уу тийм байгаа байхгүй. Өөрт ч юм бол би 7 хоногт 4 хичээл орно 5 бэлтгэлээрээ нэгийг нь багшгүй хийн ч юм уу те нэг иймэрхүү. Хооллолтон дээрээ ер нь нөгөө дахианы цээж мах гэл тийм үгүй. Миний хувьд дахианы цээж мах гэхээр жоохон тийм амтгүй нэг тийм цайвар юм идэх жоохон дурггүй л дээ. Тэгээд тэрийг яаж хослуулж ингэж гоё одоо өөр төрлийн мах гэдэг ч юм уу хүнсний ногоог яаж хэрэгжилж юм зохицуулж юм те. Энэ болохоор бас яг хүмүүний нөгөө хооллолт бол ерөөсөө бие физиологтой 100% холбоотой. Угийн амьд төрөлхийн турхан хүмүүс байдаг шүү дээ. Эсвэл ингээл нэг 2 хоног турчдаг ч юм хүмүүс байдаг. Тэгэхээр
хооллолт бол яг тухайн хүнээс нь тэгээд дахианы махыг чинь заавал тийм амтгүй аргу үддэг цаг үе одоо өнгөрцөн 2015 оноос өмнөх л юм байсан баг. Одоо бол гоё идэн штэ ингээд яг л өөртөө тааламжтай. Тэгээд турна гэхээр юм идэхгүй өлсхийг турах биш. Цадтлаа идэн тэгээд тодорхой хэмжээнд. Гэхдээ зөв эрүүл хүнсээ идээд шууд 7 хоногийн дотор 5 кг хас гэж яарах биш. Урттай юм эрүүл өөрийгөө авч үлдэх. Тэгээ хассан өөхлөлт магадгүй ингээд 2-3 сарын дараа нэг цөв идэхэд бол яахч байх. Яг нөгөө нэг эрүүл одоо энэ зүү хоолтоор ер нь бол жингээ хасдаг. Одоо ямар ч дасгал хийхгүйгээр хасах юм боломжтой бол байгаа. Гэхдээ нөгөө нэг түрүүний хэлсэнчлэн юм жоох юм сулбгар. Гэхдээ мэдээч юм буун эрүүл те хүмүүс ч гуйлаас чинь нэг нь давсаас чинь нэг нь саграас чинь нэг нь бид хэдэн килограмм хастлаа. Тэд хоногт гээд одоо тийм рил хүртэл яваад байгаа хгүй нэг охин ингээд тэд хоногийн дотор тэдэн юу хасж гин. За энэ дэйт хэд гэл ингээл тэнгуудлаа өнөөдөр ийм юм мэдлээ гэд тасгал хийхгүй гэдэг байгаа хгүй. Яг уу турж л байгаа л үс турна штэ тийм. Бараг мэдчлээ хит тоног дээрээ явж байгаа гэж стори орлоо тий. Нилээ хасж байгаа. Тийм ингээд юун дээр гарч ирээд хэлээ штэ рил үтгүүлэхээр. Тэгэхээр яг тасгал хийхгүйгээр турж болно. Гэтэ гацалтанд очно тий. Явж байгаад нэг тодорхой зин дээр очих гацдаг байхгүй. Усан тасгал хийх хэрэгтэй тий. Тийм гоёулан талах л та. Усан зээлэлтэй. Гоё. Тасгал хийх ч өөрөө одоо нэг хүн болгон залуучих гэдэг шүү дээ. Ер нь бол баг хөшрөгөө бол юм л. Тэр хөшрөөд байгаа эсийг зогсолтын удаашруулдаг юм чи өөрөө тасгал байхгүй. Юм ерөөсөө биш. Тэр хөшрөлтийн процессыг удаашруулдаг юм чинь хүн юм өрөх биед ачаал өгч өөрөө хөшрөлтийн ганц эсрэг эмчилгээ. Тэгээ ядаж амин залхуутай санагдаад байгаа бол би ингээд залуу болж гинэ гэд гоё тархиндаа суулгачих юм бол тэр дасгал чинь тийм лайтай санагдаж эхлэхгүй байх л та. Тэгээ хоёрдугаарт нэг дахианы цээж гээд одоо тайруулж байгаа айгаж байгаа юм шиг санагдах гэдэг байхгүй надад ингэ. За ер нь дахианы юм ах салгаад л идэх юм байна да гэсэн юм бол. Ногооны салаад. Тийм бид эдийн уриалаад байгаа юм болохоор зөв хооллолт гэдэг чинь ганцхан дэглэмийн хоолыг хэлээгүй байхгүй. Зөв хооллолт гэдэг чинь будаан мах ногоо. Тэгээ бас зөв цаг. Тий битгий энэ нэг бургер пиццагаа битгий заваа идэхэ болоод цэвэр идэ гэдгийг л хоолны дэглэм гэдэг байхгүй. Тэгэхээр хүмүүс хоолны дэглэм гэхээр шууд л цээж маханд орох юм байна. Салаад идэх юм ингээд. Үгүй шүү дээ будаага агшаагаад өхрийн мах хажууд нь чанаад ногоод гойлоод идэж болно шүү дээ. Энд чинь ингээд зүг бол. Тэгээ грамаар хана хож идэхгүй шүү дээ. Яг ингээд грамм л чинь тэр идэх үү. бол тэгвэл бүр сайн. Тийм. Грамлчл бол илүү их амархан да тий. Бургийн амар амархан шүү дээ ингээд. Амар амархан шүү дээ. Одоо жишээ нь хүн ингээд юу байдаг вэ л та. Ярьж байхдаа амар их калори шүү дээ. Ер нь ингээд амьсгалж байгаа л бол калори шатчих юм байна. Зүгээр ингээд сууж исэн ч хамаагүй шатчихлаа. Тэгэхээр тэрийг тооцгоогүй болно. Уул нь бол амар амархан. Ингээд за ингээд ийм өндөр жинтэй ийм хүн өдөрт ингээд суугаа ингээд ажил хийдэг бол хідвэ гэж Google гэхэд шууд гаргаад ирчих. За jobs ажил хийдэг хүн 8 цагсоо ойролцоогоор нэг 2500 калори чи бол хөдөлгөөнгүйсэн шатах юм байна гэд. Тэгээ дээрэс нэг 3 өдөр идэж байгаа хоолой нэмэгдэл заа нэг өдөртөө нэг 3500 калори шатаад юм бэ шүү. Гингүүд идэж байгаа хоол чин тэр 3500-аас 500 г чамаагүй бага байх юм бол чи өдөр бол өөх шатаагаад байна гэсэн үг байхгүй юу? Амар ингийн. Тэгэхээр чи тэр идэж байгаа хоолны калорийг 3500-аас доош байлгах чадах юм бол тэр чинь юу ч хийж болох. Торт ч хийж болно. Сникерс ч хийж болно. Зүг өнөрөө. Магадгүй. Сникерс гэснээс нэг глюкоз ч бас тамирчид бас их нөлөөлдөг гэдэг шүү дээ. Тэр яг үнэн үү? Үнэн шүү дээ. Ер нь л нэг юу идэв юм бэ л дээ. Одоо манай тамирчид л сайн зохицуулж иддэг баг. Ингээ нэг дор их хоол идэх муу гэдэг шүү дээ. Тэр нэг цуснах нэг глюкоз ингээ нүүрс үсийг хорхлоор инсулин гэдэг бодис ялгардаг гэж байгаа юм. Тэр инсулин гэдэг бодис нь одоо гаднаас орж ирж байгаа тэр спайк буюу дээшээ гинт огцон ихсэж байгаа сахарын түвшнийг багасгахын тулд инсулин гэдэг бодис ингээ ялгардаг юм байна. Тэр ялгарч нөгөө нэг цосрууж их хэмжээгээр орж байгаа сахар одоо бидний идж байгаа бүх юм чинь сахар байхгүй. Тэр глюкоз буюу тэр сахар гэдэг зүйлийг агуулж байгаа. Тэр ингээ хэтэрхий өндөр болонгууд тэрийг буцааж байранд навж зорилгоор инсулин гэдэг юм ялгараад тэр нь ингээ буцааж багасгах юм байна. Тэгэхээр тэрийг ингээ их байлгах тусам нэрсөө чиний бие чинь өөх хадгалж эхэлдэг гэж байгаа юм. Хадгалах буюу одоо
дараа нь ядарсан үед чинь би энийг зарцуулъя гэдэг ингээ өөхөн авах болоод эхэлдэг. Тэгэхээр ер нь л нэгдүгээр их нүрс ус харагдлаггүй баг багаар л. За хэдүүлээ нэг дараагийн гоё сэдвэр орохоос өмнө бас энийг нэг гоё тайлбарлаад хэлчихье гэж бодлоо. За тэгээд энэ болохоор изотоникт ер нь бол ус юм байна л да. Тэгээд изотониктой ус нь нөгөө биеийн шингэнтэй ижлэх найрлагатай. Тэнгүүд нөгөө зүгээр энгийн уснаас илүү нөгөө биеийн шингэн нөхдөг. Тэнгүүд одоо өөрөө ч уугаад байгаа ус нөгөө Pocari гэдэг нөгөө Японы бүтээгдэхүүн мэдэрч дээ. Яг тэрэндээ ижлэх найрлагатай байхгүй юу? Ус юм уу тийм? Тэг ус. Ер нь л ус. Тэнгүүдээ энэ нь болохоор протеинтэй илүү нөгөө дасгал хөдөлгөөн хийж байгаа үе зүгээр гэж байгаа байхгүй юу? Тэгээ энэ болохоор газтай, баг зэрэг газтай. Гэхдээ нөгөө тийм их хэмжээгээр биш. Тэнгүүд хүний биед яг тохирсон шингэнийг нөхөхөд одоо хэрэгтэй энэ бүтээгдэхүүн байгаа. Тэгээд энийг бол анх нөгөө спорт ус гэж анх зориулж гаргасан. Гэхдээ энийг бүр нөгөө хүмүүс судалгаа шинжилгээгээр хүний биед хамгийн хэрэгтэй ус гэдэг энэ нөгөө нэг баталгааг нөгөөд тэгэд хүн болгон зүгээр өдөр тутамдаа хэрэглэж болох юм байна гэдгийг нь гаргаад ирсэн бэлээ. Электролайт дринк гэж тийм байна. Электролайт гэдэг чинь ерөөсөө л одоо 1 литр ус бол баг биеийн шингэний 3 мөр нөхдөг гэсэн үг юм байна тийм. Би энийг сая би ч одоос нөгөө энэ тентгийн спортуудаар хичээлж үзээд тэг хэрэглэж үзсэн чинь бүр үнэхээр амар сайн нөлөөтэй юм бэлээ. Энэ бол ямар ч гэсэн элдв ам талга. Хүн болгон уучаар зарим ус чинь ингээд нэг ялуун ч юм уу эсвэл нэг юм энэ бол яг Pocari шиг юм байна. Би яг нэг юутай адилхан билээ. Би тэгтээ энийг нөгөө нэг юу яасан шүү. Энэ электролайт усны нэг гайхамшиг нь юу яддаг гэсэн. Шартуулдаггүй гэсэн. Яг шоодж явахтаа авах юм. Тийм гэсэн нэр. Эндээс амар орж ирсэн. Нэр. Өдөр тутамд уухаас гадна бас яг нөгөө ууж ах одоо тийм алкогол хэрглэж явах үедээ бас сайн уух хэрэгтэй гэж хэлээ нэг нэрээ. Тэгэх юм бол нөгөө одоо хүмүүс чинь нэг юм шартуулахгүй юм ингээл илгэмгалах юм боддог шүү дээ. Тэрнээс ч илүү нөлөөтэй гэж хэлээ нэг. Бас амар сонин нэрээ. Тэгсээ мэрэгжлийн мэдээ. Сингэнсэн ч юм шиг нэг тийм амттай. Тэгээд Гүнлөө юм гоё явдаг л. энэ болохоор сэв зарагджилээ. Тэгээд энэ болохоор дүнгийн арай тавигдаж эхлэх байгаа гэсэн. Тэгээд эднэр нь бол ерөн сүлжээ дэлгүүрүүдэд тавигдаад эхэлсэн юм лээ. Тэгээд та бас уугаад үзээрэй. Тэр нь өдөр тутамдаас уугаад одоос 100 болж байна. За тэгээд дараагийн нэг сэдв рүүгээ ороход ер нь холбооны ерөнхийлөгч байх хэр хэцүү вэ? Хэцүү юм шээ. Хэцүү шүү. Хэцүү. Би ч найзгаа хараад өрөвдлөл бичдэг шүү дээ. Яг уу. Чануулах юм л. Гэхдээ нэг юм болохоох л яг л Нямбатар дарах шиг ерөөсөө тэ бараг л үер болонгууд Нямбатраа гэдэг байгаа шиг нэг юм фитнесийн ямар нэгэн юм асуудал болохоор л чононгойч энэ хоёрлоо дайрал ингээл. Ой. Тэгээ би ч нөгөө тамирчин найз үжиж тэдгээр зүйлсүүдээс хамаагүй оролцоод ижлэхгүй. Яг би тэмцээнд орно. Төрүүлвэл maybe тий. Найзыгаа төрүүлчлээ. Холбооны ерөнхийлөгчтэй анир угаасаа найз ийм манайхан ч тийм болохоор би ингээд яг тэр тал дээр найз чамд хэлж байгаагүй тий. Одоо энд бас дагвар хэлчихье. Би тэр тал дээр ингээд ерөөсөө ингээд амаа амхайл өнгөрөд ингээд магтсан ч вэ, муулсан ч вэ яг тэр талууд ингээд хараал өнгөрөд. За ёстой болохгүй. Энд чинь нөгөө дараа нь цав суух байхгүй юу? Бас тийм дээ. Тэгж үл би нэг нийлээ зөрхий яриад. Тийм гэлгүйгээд байсан. Тийм. Түүнээс юм өмөр юм зөндөө гарч ирдэг ингээд чононгойч энэ хоёр ингээл гэдэг хүмүүс ингээл чэжингсэнгөө гэл ингээл. Яг байгаа ер нь яг мэдээж би бол ингэж л бодсон л дээ. Угаасаа үе үед байхлах та ямар ч ажил байсан те. Мэдээж өдөртөө албан тушаал дээр байгаа л бол тэр нөгөө нэг хармаас тэр негатив юм хүлээж авах. Угаасаа л эхнээсээ бэлэн байх хэрэгтэй. Зүгээр л тэрийг өнгөрөө гаргах л хэрэгтэй биш үү? Тэгэхгүй тэгээд за нэг 10 хүн бид нар лөө дайрлаа гэхэд цаана нэг төрнөлсөн шиг 100 хүн магтаж байгаа шүү дээ. Тэр ир дээр нь төвлөр тэгэл муу юм бол яг хэцүү үедээ хэцүүлтэй хямраа нь ер нь болж байгаа хямраа. Гэхдээ сүүлдээ бол тоогоо биш. Хямарсан штэ бас. Би тэгээ хилээс тэгээд хай. Гэхдээ миний зөвхөн хувийн юу бол одоо энэ юм бол нэг аимшигтэй ч юм санагддаггүй хэцүү мэт. Харин ч би зүгээр иймэрхүү ажлыг бараг хорооныхаа үзүүрээр хийж байгаа юм шиг санагдаад байгаа. Санагддаг юм. Тэгээд энэ жижигэн нийсээр намайг ингээд бүр их хүчтэй болгож байгааг би мэдрээд байгаа байхгүй. Тэгэхээр явандаа би өөрөө нэг том ус төрийн
карьер бас сонирхоод эхэлсэн байгаа учраас иймэрхүү зүйл дээр ингээл улам хичээгээл алдаанаас суралцаад байвал том юм дээр бас илүү борсоор тавд сурах гэж бодоод байгаа. Улс төр энэ цагаас хойш би илүү сайн найз болно. Гэхдээ би нөгөө бодсон л би сайн нэрээ ингээ нэг сонгол нэр дэвшигч гээл ингээл хүмүүстэй явж явах зөндөө юм сурлаа. Ер нь ингээ нөгөө орчин тойрны хүмүүс ямар байдгийг манай найзууд чи ингээ техник нь 30 тэгэл баг зэрэг 40 хүрчиж байгаа байхгүй. Тэгвэл ямар ч үзэл бодлого явдсан байх гэдгийг би ингээ мэдчихэж байгаа байхгүй манай найзууд. Би ингээ нам босмос гэт яг үндэ юу нам бос баг намын нэрч мэддэг хүмүүс явж байгаа байхгүй. Тэгээд тийг амир нам бос би ингээ ийм бохир юмд оролцдгоо тэгээ лаг гэж бодоод би яг үндэ ингээ ичиж байгаа тэр найзуудаасаа баг 40 хүрэх гэж чи ингээд өөрөөхтэй бодлоо юу санаа зовхгүй үзэл бодлоо их зориг байхгүй. Дэмжиж байгаа хүнийхээ постыг шеэр их зориг байхгүй. Шеэр хийчихвэл яа гэж боддог өөр намын нэг найз нь харангуйтлаа баг нийлхэ болчин гэсэн юм яриад байгаа байхгүй. Тэгэхээр тийм үзэл бодолтой байгаа цагт угаасаа манай Монгол сөгжихгүй л бэл. Тэгэхээр залуучууд нь өөрсдөө жоохон зоригтой. Би ямар гэдэг нь миний юм шеэр хийгээд биш шүү дээ. Чи намайг дэмжиж болно, аниг дэмжиж болно. Хэн нэгнийг дэмжих хэрэгтэй байхгүй. Тэгжээс тэр хүний оролцоо байж тэр хүн дараагийн 4 жил ядаж гоншихнах хэрэгтэй болно шүү дээ. Тэгэхгүй чи сонгуул ямар ч оролцоог байж төгжрээ дайн энэ төр гэх их одоо тэр манай найзууд бол байхгүй гэж бодож байгаа юм би. Ер нь сонгуульд оролцоогүй бүх хүмүүс дараа жил зүгээр дууга төгжрээд утаандаа байд юм уу те. Жон гоншихнах хэрэгтэй болчихж байгаа. Яг энэ дуу хоолойгоо өргөтлөө шүү дээ. Идэвхтэй байсан. Жижигэн чамаагүй нэг хөв чамаагүй тэмцэл хийлээ шүү дээ. Заавал талбай дээр жагсаа болчиход шүү дээ одоо. Тэгэхээр бол тэр одоо энэ сонгуул Монгол сонирхгүй байгаа гарууд бол тэгээд 4 жил дуугаал яваарай гэж бодсон. Би бол одоо ингэ сонгуул сонирхгүй биш. Бас амар сонирхдаг биш. Саналыг бол заавал өгөх ёстой гэж үздэг. Гэхдээ амар сонгуулийн талаар мэдлэг байхгүй бас нөгөө яг л ингээл нэг сонгуул бол өгөх ёстой. Тэгээд ерөнхийн ингэ нөгөө хүмүүсийг хардаг те. Тэгээд дэмжиж байгаа хүн байгаа шүү дээ дотроо та. Тэр үндэ очиод ингээл сонгуул өгчдөг ямар ч байсан. Тийм тэгэхээр ер нь бол тийм амар би өстой сонирхдаг хийж бол болохгүй. Ялангуяа тэр болох хэрэгтэй одоо за 20 гарч байгаа дүнэр бол яах вэ те. Бид ч одоо ингээд 30 гарчаад тийм яриад явж байгаа бол бас ухамсар муутаг юм л шинж штэ. За жоохон сэдвээс наад. Юу ярьж илээ. Сонгуул устдаж үү. Тийм. За өвчи Dark Sport гэдэг нэрний тал дээр. Уусаа нөгөө дэлхийд Dark Sport гэдэг том брэнд өгөх байхгүй юу? Одоо манай яг бодгийн ертөнцийн Dark Sport. Тэгэхээр тэр нэг өөр бичлэлтэй C-ус гэдэг Dark Sport. Ер нь бол тэрнээс санаа авсан би. Тэгэл зүгээр C-ийн K болгоод Dark угаасаа би ч яг нөгөө яг энэ спортын жоохон Dark ертөнцийн ярьж анх гарч ирж исэн. Илүү нөгөө сайн юм яриул бас нэг юу биш. Илүү эрсдэлтэй болон Dark юм яриад хүмүүст ойлгол бол нэг ч гэсэн хүний амь аврах ч юм уу те. Тэр юм ярьж гарч ирсэн болохоор яг Dark side-ийн хар юм эхэлж ярьж гарч ирсэн гэх юм уу. Гэхдээ айлах тийм саналтай биш ингээ сануулах байдлаар ингэж болдгоо юм биш үү, энэ нь болд юм биш үү гэж гарч ирсэн учраас яг Dark гэдэг нэрийг аваад спорт тэгэл өвжи Dark Sport. Гоё агуулга. Гоё асуулт шүү дээ. Ерөөс хүн надад асууж байгаа юм шүү дээ. Тийм үү. Би нөгөө өвчи гэдгийг бүр таны нөгөө өгөөмөр за яг нэрнийх нь өвчи. Ер нь өгөөмөр за өвчсөн. Өвжи гэдэг ихний хоёр хэсэг л байна. Тийм. Таны нэрний талаас надад тийм өгөөмөр шиг санагдсан. Тэнгүүтээ. Тэр нөгөө нэг хоор нэг шиг санагдсан. Тийм шүү дээ. Монгол 6 хүн байдаг гэсэн. Бараг тийм хаа. Тийм. Надад нэр бол амар утга учиртай. Яг ярим хүмүүс нэр шиг байдаг шүү дээ. Та нэр шиг. Яг анир л байгаа шүү дээ. Нэг мөкөж тэгс би яг мөкөж. Анир гэдэг чинь чимээгүй гэсэн үг биш байхгүй юу? Тийм. Одоо анаа бол дотроо ингэж утсан гэж байхгүй. Цуудаа яваараа гэд анир гэж нэрийдсэн гэд. Шүн удаа цэрээ зүүдлээд анир гэдэг чинь ерөөсөл 6 задардаг юм нэр ирж байгаа байхгүй. Төвдөр задарч ингээд би өөрөө нэрээ судалж байгаа. Тэнгүүт л ерөөсөө яг хамгийн эцсийн ингээд ерөөсөө ганцхан анир гэж яг юу гэсэн үг юм бэ гэхээр зүгээр чимээ.
Чимээгүй биш. Чимээ гэж ярьдаг шүү дээ. Чи чимээ гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг анир чимээгүй гэдэг чинь юм нэг анир гэдэг үг чи өөрөө чимээ гэдэг учраас чимээгүй гэдэг үг гарч ирчээд байна шүү дээ. Тэгэхээр анир чимээгүй гэдэг чинь үсэн тийм юмгүй байна гэдэг. Тэгэхээр яг анир гэдэг үг бол ерөөсөө чимээл гэсэн яг үг. Тэр нөгөө Instagram дээр нэг адуулгасан нэг зураг байдаг шүү дээ. Бөхсний зураг. Тэр ингээд шалтгаантай. Бөхсөөрөө л гарч ирлээ шүү дээ. Тэр хэр зөриг шаардаж юунд ахуулсан бэ? Тэрний дараа хүмүүс хэр одоо нөө хандлага ч юм уу сквал яг нөө сэтгэл зүйд ирэх дарамт сквал илүү нөө гэгээлэг ч юм уу те. Ер нь ямар мэдрэмж төрсөн? Энийг яг би ийм юм ярьж байгаа юм ба шүү дээ. Тийм яг зөв хүмүүс бол айгүйх асууж ирсэн. За яаж ийм энэ чинь амар сони юм болсон. Би зүгээр тэр чинь яг одоо нөгөө нэг тунхаа байсан гэдэг чийсэн шиг миний би гоё болоод ирсэн тэгээд яг багш дээр очсон байсан. Тэр чинь яг 19 он байсан байхгүй. Би 18 онд багш дээр очиж жил гараа хичээлсэн. Миний би шал уруулсан. Өөрийгөө өдөр тэмцэнээс өөрийнхөө хараагүй амьдрыг харж эхэлсэн байхгүй юу? Би чи юм болж тэгээд өглөө болгон тална. Тэгж жагаад пиа гэдэг фотограф тий очихгүй. Би пиа цанал тавьсан байхгүй юу? За ингээд энэ тэмцээний ар дээр ингээд энэ тэмцээн ингэж дуусна. Тэгэхээр тэмцээний ар дээр нэг 9 хоног дотор би нэг иймэрхүү гоё биетэйгээ байна. Тэгэхээр чи энэ хугацаанд чамд цаг байна уу? Зураг авах. Гэсэн ямар зураг? Тэгэхээр би нүцгэн зураг гэж хэлээгүй нэ гэдэг. Тэгээд нүүд зураг. Би тэгээд би пүүцтэй очсон угаасаа тий. Тухайн үед тренд болж исэн Jordan 1-ийг хаа явцсан ингээд тэгээд бариу юм скини джинстэй хар джинстэй тэгээд дээгүүр юм нүцгэн. Тэгээд зүгээр юм гоё зураг авахыг гэсэн чинь тухайн үед нэг ямар амралтын газар байлаа модонд орсон юм гэсэн чинь тэднийх тэгвэл ирээд зураг авахулчих та хоёр гээд манай юу таглаад өгөөч гэсэн чинь пиа болохоор модон сандалтай. Тэгээд пиа болохоор үгүй би эднийхтэй хамтрахгүй гэж. За би өөрөөх дээр ингэж. Тэгээд окей гээд тухайд очиод ингээд тэгээ ахуулж хагаад нөгөө зурагчин ингээд яг төлөвсний дагуу болтгүй юм лээ. Ингүүл яаж ингээд хувьсаа тэгээд хойлоо өмдөө тэгвэл нэгд ингэж байгаа юм чи өмдөө нэг талаа төсөг нэг жоох ингэж юм ингээд авах уу цонг бохон юм шүү. Өмжижсэн тэгээд цаашаа харж мараа алсан ч хүчиж бүкстэй юм шүү гэдэг. Бой бүкс байхгүй гэсэн. Үгүй амар бүкстэй юм шүү. Хойлоо нэг пиачин тэр үед нөгөө нюд зураг даадаг байсан шүү дээ. Эмэгтэйчүүдийг. Түр мань угаасаа баг юм эрэгтэй хүн гэж үү. Хойлоо нэг үцгүй. Яа юу юм уу. Тэгээ хоёулахнаа хоёр эрэгтэй хүн те. Тэр дотор пяги машин тавьсан бит. Жохон цасмас бороо орч. Гээ би чинь нэг анх удаа камерын өмнө ингэж үзэж штэ. Тэгээ уцан дээрээ ч өөрийнхөө юу харж үзээгүй юм чи. Тэгээд ингээд нөгөө цаашаараа зогсож байгаа штэ. Тэгээд аснаа маснаа юу чи гар хөлөө янз бүр болго мал төшмөр. Та чи өөргөө хаар гэдэг. Тэгээ өөргөө ингээ камер өмсч амар. Юу гэдэгтэй болт юм билээ зү. Оо тэгэл тэргүүрч баахан шалтан зур ингээл араасаа. Тэгээ за постлийг гээл окей гээл тэгсэн чинь пиад гэж байгаа. За эмэгтэй хүмүүст бол ийм юм бэлгийн дарамт ирдэг. Тэ яах нар мөнгө гэж гэдэг 9 шидээр нь дууддаг ингэдэг тэгдэг фотошоп моп гэл. Эхтэй хүн лүү яа нэг чи. Чам дээр яах вэ гэдэг. Чи яах вэ гэдэг. Би бол шууд ингээл лүүдэнсэн баг. Окей. Тэ юу ч гэсэн яах вэ одоо тэгэл дүүрсэн нэгэн тал ахуулсан. Үнэхээр гоё зураг надад амар таалагдчихэв. Өөрийгөө би анх удаа өөрийгөө ингээ харж байна. Бүтээсэн би. Тэгээ би өөрийгөө тийм хөвцөгтэй гэж бодоагүй тийм. Окей. Би ч өөрийгөө араас нь харах боломжгүй юм шүү дээ. Толинд ингээд байхгүй. Хүн чинь мэддгүй юм билээ шүү дээ ингээд. Тэгэл постлсан. Тэгэл бүр амар сэвэлцсэн зав. Тэгэл хүмүүс пүү па гэж Facebook, Instagram-аар дээр Хэдэн жилийн өмнө лээ. 19 онд тахгүй. Тэгэл пүү гэл тэгэл ингээл нөгөө сөрөг нь бас орж ирээлсэн те. Монгол үрхэм Чингисийн Монгол цонгол гэл те. Гома банд ч гэнэ ингээд бүр амар. Тэгэл ижил хүснүүд холбогдож эхэлсэн. Тийм утасны дугаар олцсон те заалгаар. Мессеж үчээл чатлал ингээд сонирхдгүй. Юу гэлээ бүр тэр бүр амар. Ах нь эхнэр хоёр хүүхэдтэй. Тэгтээ айл айлны сонирхдаг. Яг үнэхээр уулзъя гэвэл бараг уулзъя шүү. Тэ. Яг энэ мессеж надад ирсэн шүү. Тийм. Тэгээд нэг хэсэг бүүмлээ. Тэгсэн чинь бас тэр үе чинь би нөгөө Instagram, Facebook нэг ашигладаг. Instagram ашигладаг үзхэн Facebook-оор ажиллаад байсан. Тэгжсэн чинь Instagram-ын дагагч нэг 8000 зэн голсон юм аа. Амар өсөөд ингээд би чинь нэг 2000 зэн дагагчтай. Тэгжсэн чинь амар 8000 зэн бол. Оо гэл тэгэл амар их сөрөг хүмүүс орж ил би юм шинэ followers-тэй шинэ хүмүүстэй ингээд тулж эхэлж байгаа. Сошиал ертөнцид алцаалаа харьцаж. Тэгээ бичсэн чинь дараа нь маа нэг Уянгаа гээд найз болсон дээр танилцсан найз. Тэднийхээс санал ирсэн баг. Дахиад тийм зэрэг авахулъя гэдэг. Тэгээ одоо тэр бол ажлын санал ирж байгаа юм. Одоо үзэгний зураг авахулъя.
Өөрөө чинь өгцөгтөө тэгээд Монголын нэгэн юм олонний танил хүн байгаа. Тэгээд ингээд хоёр эмэгтэйтэй гуруулаа юм ахвал. Тэгээд чи бол хэн байлаа? Цаашаа нэрийг хэлэхгүйсэн. Хэрвээ чамаа тийм наман байсан. Окей их юм бол бид нар ингээд уулзаад ингээ. Тэдний болохоор нөгөө нэг юм эмэгтэй суйт хийдэг, ослол хийдэг. Gentlewoman гэдэг газар өстэй. Окей гэдэг. За уулзъя. Тэгээд бид хоёр би офс дээр нь очиж уулзаад бүх юмаа тохироод тэгээд ерөөхдөө зургаа ингээ хараад нэг иймэрхүү шүү байж болох уу ч байсан байхгүй. Окей. Хэдээр дарвал ер нь зураг. Жоохон хитэн бэ. Тэгээд ингээд окей тэр нь болохоор кивигийн намуунатай байсан. Тэгээд тэр бас амар бүүмэлсэн. Пунк гэх. Тэгээд нөгөө кивигийн ука ч постлж мослоод ер нь ингээд тэгэл хүмүүс ч гэсэн за чи баг ингээд дагнчихж байгаа юм. Тэгсэн чинь тэгээд амар газрын санал ирээд гисэн зэ. Түс ихний санал ингээд юм гоймон будаа агшаагч. Тэгж байгаа бисимолын зурганд орсон шүү дээ. Бисимолын тоос зарагч будаа агшааг тэр юм шиг. Зураг бас өгсөө гаргаад. Тэг бас өгсөө гаргаад бас. Яг гоё л шүү. Хүн бас тэгтээ нэг эрсдэлтэй юм бас нэг амьдралыг нь бас өөрчилж ер нь эрсдэлтэй юм л амьдрал өөрчилж. Тэгээ өөрийнхөө өгзөгтөөг мэдчихэж байгаа байхгүй ядаж тэг. Би мэдчихвэсэн. Би тийм тэр пягийн зургийг ингээд камер руу шагааж байвал пүү гэж. Одоо энэ зураг утсан дээр байгаа шүү дээ. Бүү би ер нь өгзгөө сайн хийж байна. Гүү тэгээд өгдөг хийдгүү шүү дээ. Зүгээр хөлөл хийдэг. Тэгэл түншүүш одоо ингээд зогсож байхгүй шүү дээ. Тэгээ за окей. Тэгээд тэрнээс ч зөндөө өгчгний санал ирдэг болсон. Тэгэл ирсэрч байгаа. Бүгдийг нь бол ингээд cancel. Сайн нэг амар сонирхолтой ярьлаа. Одоо нөгөө эмэгтэйчүүдэд л нэг амар эвгүй мессеж ирээдэг гэдэг шүү дээ тий. Тэгэнгүүт нэр эрэгтэй хүнд эмэгтэйчүүдээс ингээд би ард зайлхамж юм жоох эвгүй чихүүц төрүүлэн мессеж ирдэг үү? Аа сонссон чинь шууд чихүүцдэг шүү дээ. Яг сайн анны энд ирсэн шиг нэг ижил хүссэн хүмүүс ер нь бичээд идэм байлээ. Бас нэг ингээд их нэртэй тэгээд ийм 5 сая төгрөгийн нэг яач нэг өгчий гэсэн нэрсэн лээ зөндөө би л уншдгүй санаа зовлгүй. Эмэгтэй хүнээс. Эмэгтэй хүнээс үү? Тийм. Надаа эмэгтэй хүнээс л ирж байгааг баха. Крашлдаг гэж ирэхгүй. Зүгээр нэг крашлдаг гэдэг чинь бол ирээд байгаа маа. Ирээд байгаа. Тэндэл нэг чихүүц төрөөд байна те. Юу Хариу одоо яг ямар хариу өгч байна. Крашлдаг үг нь баярлаа гэлээ шүү дээ. Краш ч хөөрх шүү дээ. Ирнэ. Тэгээд энэ дандаа жоох хөвгтөл байгаад тах шиг шүү дээ. Зураг мураг байхгүй жигтэл хинж гэж яах. хинж гэж. Тэр нь тийм их биш. Одоо метр гэж тэн сонсож яг тэр чихүүц төрсөн тэр амир өвөө сонсож. Тэрийг одоо Эмэгтэй хүнээс ирсэн гэхээр тэгээд нэг биш ерөн зүгээр тэгээд энэ нэг юу байд юм шиг үлээ. Эрэгтэй хүмүүс ч гэсэн гоё эмэгтэй хараад ингэдэг шиг яг л хүн л юм болохоор эмэгтэй хүн ч гэсэн яг тэгтгэл юм шиг байна лээ. Тэгээд янз янзын мессеж бол зөндөө ирж ирсэн. Тэрийг болох мөнгө зүйтэй ялгаагүй шүү дээ. хичнэрээс Өө бас яг тэгэл нөгөө нэг private тэгэл тийм эмэгтэй хүмүүсээс бол тэр ихчнэр л байсан да. ирдэг гэдэг матрал их гоо. төгцөө гарах хэрэгтэй биш үү? Жон золиос хэрэгтэй. Одоо тийм Ажи дээр нэр нөгөө баг өдөр болгон шахууч гэх юм нөгөө залбирсан эможи. Би юу? Тийм шүү дээ. Байг зөв. Ваа яагаад ямар утга санаа илэрхийлдэг вэ те? Магадгүй нэг гоё утга санаа байж магадгүй. Ер нь нөгөө нэг юм байт юм байна л да. Нэг за амар хэцүү юм ярих гэж. За энэ одоо амар уршин шүү. Энийг би нөгөө сонссон болохоор энэ зөв мангар багтаар гоё. Трейлер шиг амар багц. Ер нь бол нэг энэ очлон дэлхий universe гэдэг байгаа шүү дээ. Окторгоо ертөнд чинь чи зүгээр л асуу гэдэг байхгүй. Тэгээ чамд өгнө. Одоо нэг библиэлд хүртэл би хэрэгж чинь биш л дээ. Гэхдээ зүгээр ингээд бүх юм чинь одоо дэлхийн хамгийн агуулс Америкчийн хүртэл ингээд тангараа өргөж чинь ерөнхийлөгч чинь би Яваа алаа. Тэлтэй гоё шүү. Бодгийн хүмүүс орж ин даа нэг би Нэр бодгийн хүмүүсийг нэг ингээ хурж үзвэл гэдэг биш боддөг шүү дээ. боддог гэдэг чинь нэг үзэх. Хүүрэлтэй чи би бүр харин хүрэхгүй юм байх гэж бодоод байна. Би налаад ачаа. Чи маркетаа сууж штэ. Гоё. Тэгээд нөгөө тийм байдаг байна л докторын ертөнд чи ингээд зүгээр л асуу. За надаа тийм юм өгөөч.
Асуу би ч Асуу нөгөө хүссэн юм уу? хүс биш. Зүгээр чи хэл амаараа. Зүгээр хийх юм. Тийм ээ ингээд тийм ээ гэдэг яг номлогч шүү. Тийм ээ ах минь асуу гэдэг. Ах минь гэдэг нь юугаар шин номлогчийн хэлдэг. Ингээд асуу гэдэг юм л да. Чи ингээд намаа ингээд ирүүл болгож өгөөч. Надаа машин өгөөч. Хэлэх хэрэгтэй гуйгаад. ертөнд чамд өгнө гэж байгаа. Тэр утгаараа ингээд би өглөө болгон босоод тэр дотроо л өөртөө л ярьд юм л та. Ингээд өнөөдөр бол ингээд бэлэг шүү. Би ингээд өнөөдөр гайхамшигтай зүйл тохиолдноо гэд. Тэгээд today is a good day гэдгийг товчлол би ингээд good day гэж өглөө болгон ингээд. Тэгэл яг тэрнийхээ дагуу ер нь л надад өдөр болгон ингээд жижигхэн жамаа гайхамшигтай зүйл тохиолдод. Би өнөөдөр өглөө ингээд өчтөр бичсэн бишээ чи хизээ илүү өчтөр илүү. Тэг өчтөр бичсэн юм байна. Хоёр хүмүүс тийм яриа сууж ин гэдэг чинь ингээд өдөр болгон гайхамшигтай юм тохиолдож байгаа. Бодол амар хүчтэй л дээ. Тэгэхээр ерөнхийдөө өвчин амар тийм бодд юм байлээ. Би ингээд хэд хэдэн юм ингээд сонсохоор хүний бодол амар хүчтэй байдаг байхгүй. Одоо жишээлбэл хардалт, хайр дурлал, хосын асуудал төр ч гэсэн ямар ч хамаарал хүнтэй хардаад ахал юм бол ер нь ямар нэгэн байдлаар хамааралтай болчихдог юм шиг санагдаж байна. Тийм. Тэгэхээр бодол амар хүчтэй учраас дандаа гоё эрэг сайхан бодох хэрэгтэй. Тэгэхээр би бас тэгж боддیں۔ Тийм. Дандаа зөв юм бодох хэрэгтэй. Ирээдүг хараад тэгин. Тэгтээ биелдэг бас. Тэгэхээр ер нь юм хүмүүс өөрийгөө юм энэ хүмүүслаг, тэр хүмүүслаг, тэр эрх мэдэлтэй мөнгөтэй тийм юу ч биш зүгээр яг өөрийнхөө боломжит зүйлийг хүсээд бодоод явах юм бол тэгээд болохгүй зүйл байхгүй. Биелэлэх юм л. Би бол тэгж боддог. Би нэг амар яг өөрийгөө ерөнхийлөгч болно гэж бодохгүй шүү дээ тийм. Би шал өөр юм бодоод тэглэгөө зориход бол миний бодол бол биелдэг. Тийм ер нь бол миний амьдрал ч юм бол зүгээр л талархаж амьдрах гэдэг. Ой, тасаатай байна. Яг мэдэж аваа. Мэдмээр санагдсан. За ер нь ингээд дуусах цаг болж байна. За тэгээд яг шинээр одоо энэ ингээд шинээр гарч ирж байгаа фитнесээр хичээлж байгаа яг дүүнер тамирчидад хандаж хэлэхэд юу гэж хэлмээр байна? Юу гэж зөвлөмөр байна? Архиан байгаач гэд хэлсэн байдаг л. Юу тийм дээ. Фитнест явах гэж байгаа хүмүүс гэлээ. Тэ ер нь фитнесээр хичээлж эхэлж байгаа ч юм уу те. Илүү яг нэг тийм гоё шин залуу тамирчдад ч юм уу хандаж хэлэхэд. Миний сувгийг үзээрэй. Миний сувгаас ер нь ихэн сорно шүү. Тэ ер нь яг танаа гоё юм спорт юм толон баярлалаа. Тэгээд би тийг урьж оролцуулсанд хаан суу гэж ер нь бол бүх төрлийн спортын үзэгддэг аягийг үздэг шүү дээ те. Тэгэхээр манай бодичд бас зөндөө үзэх байхаа. Тэгээд нэг бодичд гэдэг чинь ер нь бол яг хоо цөөн одоо амар олон мянга хамгийн их хичээлэгчтэй спорт ч ер нь бол бодиш шүү дээ. Яг сакс бол хамгийн олон үзэгчтэй гэдэг чинь тэр үзэж байгаа хүн болгон чинь бас саксаар хичээлэх боломжгүй. Фитнесийн хувьд бол үзэнгээр хичээлэгч нар амар олон. Тэндээс магадгүй маш 100% нь хичээлэгчтэй 1-2% нь л ингээд анир шиг тамирчин болж чадж байгаа байхгүй. Тэгэхээр тамирчин бол гэж би бол уриалахгүй. Болж чадвал сайн. Гэхдээ ямар нэгэн урт наслах, тэгээд оюун бодлоо зэгцлэх, найз өхнөөсөө салсны дараа хямралыг даван туулах гэд бүх юм дээр чинь фитнес чам тусалж чадна. Тэгэхээр фитнест ер нь угаасаа фитнесээр хичээлгүйгээр ямар нэгэн домог болсон ч юм уу, баян алдартай, нэр зуутай, саятан болдсон тийм хүн байдгүй угаасаа бүгдээрээ л тодорхой ямар нэгэн байдлаар фитнестэй хамааралтай байдаг. Тэгэхээр фитнес бол хамгийн зөв зам юм аа. За тийм байна. Тамирчдад Тийм үү, тамирчдад яг над дээр яг тамирчдад нараад ирсэн. Би одоо нэг ямар хэлжлээ. тэгэхээр ч одоо гэхгүй тамирчдад юу хэлэх вэ тэгэл орган байгуулж усаа их угаараа гэдэг. Юу байхгүй да тэгэл амар сайн багш аа уншиж судал нөгөө фитнес чинь тоглоом биш. Тэгээд эрсдэлтэй зүйлсүүд маш их байгаа. Тэгэхээр тэгээд надад л дүү мэдж байгаа учраас амар сайн багш аа тэгээд цаг хугацаа хэмнэ. Тэгээд үнэхээр өгөгдөлтэй асуудалгүй байл одоо тэгэл амжилтанд хүрнэ шүү дээ. Нэг хичээл зүтгэл гаргаж байгаа хүнийг бол тэгэхгүй тэгээд ийм өөрөө ч юм уу ингээд болчондоо би нэг өдөө хүртэл би нэг 10 жил хийцэн хүн чинь багш авахгүй гэсэн сэтгэхүйтэй яваад байгаа хгүй одоо. За хараар 10 жил хийсэн. Яг уу жирийн амьдрал дээр гоё бихтэй те харилцаг баг юм. Тэгээд тэмцээнд оронгууд фейлдэл нэг л болдгоо.
Тиймэрхүү хүмүүс тэгэл шинэ гарч ирэх гээд шүү дээ. Тэгэхээр тэдгээр хүмүүс аим сайн багшаа гэдэг нь би бас яг өвчж өөрийгөө магтаагүй, өөрийгөө рекламдаг тухайн фитнес клубийнхаа хамгийн лаг багшийг л аав. Тэгээд нэг тэмцээнд бэлдээд ороод үз. Тэгээд тамирчдад бол тэгж л зөвлөм тий. Тэгээд би болцсон маань анарын хэлснээс нэг юм хэлээд чинь тамирчид найзуудтай зөвлөлөөд ингээ ер нь бол тамирчин хүн байна гэдэг өдөр болго ингээ аим хэцүү юмд нүүр толтдог юм шиг санагддаг байхгүй шантарч бол тэр хүн хизээж болно шантрах нь өөр амар хэлбэр штэ бууж өхөөс 10 дахин амтгаа тэгээд нэг юу хүн ингээ хэр хоол явах вэ гэхлээр боддог юм л та за одоо ингээ анарын яг анх хилцээсэн шиг дүүнэр бол бизээ янарах шиг болно дахиад 10 жил гээд боддог ч юм уу те за анартай зэрэгцээ явж байгаа нөхдүүд би хизээ тэр олимпийн тайзан дээр гарнаа дахиад 5 6 10 жил гээд ингээ шантрахж байгаа бол хүмүүс нэг хэр хол явах биш чи хэр хол замыг ингээ туулж чад байгаа вэ гэдэг дээр төвлөрөх юм бол их амархан болно гэсэн үг. Тэгэж одоо дахиад би 5 жил одоо яаж явна гэж байгаа бол өөшөө өнгөрөөцөн байгаа 10 жилийн чи бас бодороо тий 10 жилийг чи чадсан биш. Тэгэхээр дахиад 5 жилиг бол дайраад гарна л гэсэн үг. Нэг сонирхсан нэг асуултаа нэр асууч. Нөгөө нэг бэлтгэлийн үеэр нэг тийм би нэг комент харсан л та таны нөгөө подкастын дор тэгэхээр нэг орк аваа гаргаж идэг нөгөө шахахтаа тийм эмхтэй хүн үү эмхтэй хүн үү ер нь л нэг тийм орк аваа гэнэ гой нэр өгчиж байна. шахахтаа одоо орк аваа нэг олон нийтийн одоо бас нэг газар байгаа тийм тэгээд тэрийгээ болчихсон орк аваа гэсэн чинь гой сонсогдод тийм хөөрхөн нэр өгсөн. өөр нэр өгсөн байна шүү дээ орк аваа гаргахаа болцгоо Одоо энийг хэдүүлээ. Хүмүүс таны подкастд комент хэсэг дээр сэтгэл дээр нэг хүн бичсэн. Би тэр ерөөхдөө уншаад өөр тас хөөрхөн санагдчих хөөрхөн ч юм шиг юм шиг тийм нэг тийм. Орк аваг жоохон гарахгүй байх талаас. Тэр чинь гарна шүү дээ. Гарахгүй ингээд юу яадаг юм л да. Гарахгүй ингээд нүдэн анаач юм амаа жимгээд хийхээр ер нь цус харах магадлал их тийм ээ л да. Тэгэхээр тэрдгээр хүмүүсийг одоо 50 орк авыг нь гаргуулаа гэж байгаа юм уу? Юу хий. Чи орк гоё нэр өгсөн. Тэр авиг бол гарах ёстой. Тэр авиг гарч иж яг хүч гардаг байхгүй юу? Тэр хүнээс байхаа. Би бол муу ч юм уу тэгдэл болохоос шүү дээ гэж. Арайч. Зарим нэг өгшөө гэдэг хүмүүс идэв шүү дээ. Тий ёо ямар ядаргаатай юм иж ах чаг гэл тий. Тэгээд тиймэрхүү байгаа. Тийм хүмүүс бол зур бүр төвчөө хандлал хийсэн дээр юм шүү дээ. Залуул одоо яг тий сэтгэлээсэн л яг нэг зааланд байгаа олон төрлийн болчихж байгаа байхгүй юу? Талантын амир орк аваа гарсан ч хамаагүй бүх хүчээ дайчилж штэ. Тэгэхээр нэг орк аваа гаргаж чадах хүмүүс ингэ жимбигээл ингэсийг хийж байгаа. Тий тэгэхээр чи олон нийтийн газар соёл түгэж байгаа учраас эвлэрээл чивчэн зүгэл явах орк аваа гаргаад. Тий орк гарах нь гаргаал тэгээд энэ нь өөр юм чинь. За фитнес сонирхдаг хүмүүс орк гэж мэдхүү. орк минь тухтаа гаргуулаач гэх юм. Би нэг юу гэсэн яа. орк гэсэн энэ дэр юм voice on ман гэсэн. Зарим хүмүүс нөө орк гэсэн юм үргэж үргэцсэн. Яа. Нэ мөхөрхөн юм тий. Би маргаснаас бол бат шав дуурал өө орк дуураад гаргаад байна уу гэд. За тэгээд нийлээ хөгжөлтэй яриагаар хэдүүлээ гоё ярилцлага өндөрлж байна. За тэгээд өнөөдөр урилгыг хүлээж авч оролцсон та хоёртаа маш их баярлалаа. Тэгээд цаашдынх нь ажилд нь амжилт хүсье. За тэгээд манай энэ удаагийн дугаарыг түрээд өндөрлөж байна. Тэгээд хэдүүлээ бас нэлээд урт ярьж чадлаа шүү. 2 цаг гараа ирсэн. Харин 230 мөч ирсэн. 2 цаг ярьсан байна. Баярлалаа. Баярлалаа. Энэ удаагийн маань дугаар. Баярлалаа.